Сайн байцгаана уу? Та бүхэндээ шабатын мэнд хүргье. Бүгдээрээ өнөөдрийн сургаал номлолоо эхлүүлээд хамтдаа залбирцгаая. Хайр өнөрлөөр дүүрэн бурхан минь ээ, та биднийг төгс хайраар хайрлсанд баярлалаа. Эзэн бурхан минь энэ зовлон бэрхшээлтэй дэлхий дээр хүмүүсийг бүгднгийн та үнэхээр хайрласан шиг биднийг бас хүмүүсийн төлөө илгээж олон хүмүүст зовж шаналсан хүмүүст хайрыг түгээх үйлчлэлийг өрөөж өгөөч. Эзэн Есүсийн эрхэм нэрээр залбирч байна. Амен. Хамтдаа Библийг нээгээд Лук номны 4-р бүлгийг гаргаарай. Тэгээд 4-р бүлгийн 16 дугаар ишлэлээс харъя. Есүс өөрийн өссөн хот Назарт ирж заншсан ёсоор амралтын өдөр синагогт орж бичвэрээс уншихаар бослоо гэсэн байна. Есүс амралтын өдөр амралтын өдөр гэдэг маань шабат өдрийг хэлж байгаа. Шабат өдөр бүр Бурхны сүмд очиж ингэж сургаал сонсдог, сургаал номлодог ийм зуршилтай байсан гэж энд гарч байгаа. Үргэлжлүүлээд юу гэж хэлж байна гэхээр түүнд иш үзүүлэгч Исаягийн номыг өргөн барив. Есүс номыг нээн дотор бичигдсэн хэсгийг олоод над дээр эзний сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн томилсон юм. Тэр намайг илгээсэн нь олзлогсдод эрх чөлөөг тунгаглах, цохруудад хараа оруулах, дарамтанд байгстыг чөлөөлөхийн сацуу, эзний тааламжит жилийг тунгаглуулахын тулд юм гэж хэлсэн. Иесус Христийн энд бичигдсэн сайн мэдээний хүрээнд бол ядуучуудад сайн мэдээг түгээх хэрэгтэй. Дутагдж гачигдж байгаа нэгэнд хайрыг хуваалцах ёстой талаар ярьж байгаа. Боолуудад эрх чөлөөг өгөх гэж байгаа. Сохруудад хараа оруулах. Сайн мог ялгаж чадахгүй байгаа хүмүүст ялгах чадварыг өргөж өгөх ийм боломжийн талаар ярьж байгаа. Дарамтанд орсон нэгнийг чөлөөлөх гэж. Өнөөдрийн бидний ярих байгаа сэдв маань дарамтанд байгстын тухай хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн талаар хуваалцах юм аа. Дэлхийн сүмээс эмэгтэйчүүдийн үйлчлэлийн хүрээнд 3 өдрийг жил бүр онцолдог. Тэгээд энэ маань нэгдүгээрт бол эмэгтэйчүүдийн залбирлын өдрийг 3 дугаар сард онцолдог байгаа. Эмэгтэйчүүдийн үйлчлэлийн өдрийг 6 дугаар сард онцолдог. Харин 8 дугаар сарын сүүлчийн шабат бол хүчирхийлэл яг одоо зогсоё гэдэг энэ уриалгыг бид дэвшүүлдэг. За энэ өдөр бол хүчирхийллийг яг одоо зогсоо буюу англиар end it now гэдэг энэ уриалгыг бол дэлхийд дахнаараа адвентист хүмүүс нийгэмд уриалдаг, өөрсөддөө уриалдаг, өөрсөддөө бас өөрчлөлт гаргахыг хичээдэг. Яагаад гэвэл Христ итгэл гэдэг бол тэр чигээрээ амар тайвныг тогтоох энэ бэлэг авьяастай маш их холбогддог. Бурхны сүнс бол амар тайвны, хайрын сүнс юм аа. Хайр хизээч өвтгдөггүй тийм ээ. Хүчирхийлэл гэдэг ойлголтыг ерөнхийд нь тодорхойлох юм бол ямар нэгэн хүн хэн нэгнийг хүч эсвэл эрх мэдлээрээ далаалхан сүрдүүлэх, эрхэндээ байлгахыг оролдох энэ хүч хэрэглэсэн үйлдэлийг санаархлыг хэлээд байгаа. Гэхдээ хүчирхийлэл гэдэг ойлголтыг ерөнхийд нь авч үзэх юм бол хэн нэгний итгээд өөр нэгнийг хүч эрх мэдлээрээ далаалхан өөрийнхөө эрхэнд байлгах энэ оролдлого, хүч хэрэглэсэн үйлдэл, санаархал зэргийг хамруулж авч үзэж байгаа. Тэгээд тэгш бус байдлыг бий болгодог. Энэ нь юун дээр суурилж байна гэвэл яг сатааны хамгийн анхны зорилго болох хуваагчийн үзлээс эхэлдэг. Хүчирхийллийг хуулиндээ Монгол улс юу гэж заасан бэ гэхээр эдийн засгийн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, тэгээд сэтгэл санааны хүчирхийлэл, гэр бүл дэх хүчирхийлэл гэж ингэж хуваасан байгаа. Бэлгийн хүчирхийлэл гэж бас байгаа. За тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, ажлын байранд дах дарамт хүчирхийлэл гэдэг ингээд нэлээд хідэн төрөлд ангилж авч үздэг. За тэгээд хүчирхийлэлд өртсөн хүмүүс ямар байдалд ордог вэ гэхээр өөртөө итгэх итгэлгүй байх, гүн шоконд орох, депресс, сэтгэл зүйн дарамт гэдэг ингээд өшөө бие махбодын хувьд сэтгэл санааны хувьд маш олон гэмтэл өвдөлтийг мэдэрдэг. Тэгэхээр энэ бол Бурхны хайрын зорилго хизээж байгаагүй. Тийм учраас энэ бол сатааны бузар зүйл юм аа гэж авч үзэж байгаа. За эргээд Библи рүүгээ очих юм бол Лук номны 4-р бүлэг дээр хэлсэнтэй дарамтанд байгстыг Бурхан чөлөөлөхийн тулд Есүс ирсэн гэж. За тэгэхээр энд бас нэг түүх байгаа. Лук 13 дугаар бүлэг дээр гардаг. Лук 13 дугаар бүлэг дээр гарч байгаа түүх бол 10-аас 17 дугаар ишлэлийг хэрвээ бид харах юм бол нэгэн эмэгтэй 18 жилийн турш бүхтөр нурууны өвчтөй байсан тийм эмэгтэйн тухай гардаг.
Тухайн үеийн эмэгтэйчүүдийн төлөөлөл бол ерөнхийдөө маш их зовж зүдэрсэн, дарамтанд амьдарсан, хүчирхийлэлд өртсөн тийм байдалтай эмэгтэйчүүдийн жишээнүүд бол Есүстэй уулзсан жишээнүүдийг харахад бол анзаарагддаг. Тийм учраас нийгэм тэр аяараа эмэгтэйчүүдийн эрхэнд их халддаг, хүчирхийлдэг байсан нь бол тодорхой харагддаг. Бурхны хайр бол хизээч хүнийг тэгж ялгарлагдаггүй, эмэгтэй хүнийг тэгж дорж үздэггүй. Тийм ч учраас Есүс Христ бол маш олон эмэгтэйтэй уулзаж эдгэрлийн, өөрчлөлтийн сэтгэл санааны дэмжлэгийг бол үзүүлсэн байдаг. Лук номны 13 дугаар бүлгийн 10-аас 17 дугаар ишлэлийг хэрвээ бид нар харах юм бол 18 жилийн турш бүгтэр нуруутай байсан тэр эмэгтэйн тухай гардаг. Энэ хүн яагаад ийм бие муутай бүр ингээд цэг зогсох чадваргүй босон талаар бол тодорхой мэдээлэл өгдөггүй л дээ. Гэхдээ судлаачид юу гэж дүгндэг вэ гэвэл хит их зодуур хүчирхийлэлд өртснөөс болж ийм тахир дутуу болсон эмэгтэй байсан бахаа гэсэн ийм таамаглал тавьшуулдаг байгаа. Тэгээд энэ эмэгтэй тохиолдсон үйл явдал аль хэдийн өнгөрч одсон боловч тэр эмэгтэй бол сүмд ирдэг эмэгтэй байсан. Сүмийн ахлагч удирдагчид тэр эмэгтэйг тгээж байгаа шаббат өдрийн тэр үйлчлэлийг Есүс Христийн үйлчлэлийг бол буруутгасан. Тэр эмэгтэйг буруутгасан бас Есүс Христийг буруутгасан байна. Тэгэхээр нийгэм тэр чигээрээ хүчирхийлэлд өртсөн хүмүүс тэр зовж шаналж байгаа хүмүүсийг ад үзсэн, үл тоомсралсан, хайраар биш харин ч бүр эсэргээрээ шүүлтийн нүдээр харж байна. Харин Есүс эсэргээрээ Христийн хайр болвол тэр өвдөж зовсон, шаналсан эмэгтэйчүүдэд туслахыг хүсдэг юм аа. Тэгэхээр бид бас Христэд итгэгчид учраас эргэн тойрондоо байгаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байгаа эсвэл бүр хараа хяналтгүй орхигдсон байгаа хүмүүст туслахын тулд гар сунган хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. Христийн сүмүүд бас энэ талаар ажил хийж үйлчлэх хэрэгтэй юм аа. Тэгээд өнөөдөр нийгэмд ч гэсэн ийм байгууллагууд маш олон болсон. 2000-ад оны үед бид нар хуулийн сургууль сурж байхад гендер ба эрх зүйн шимтгэлгээ төсөлтөөр ажиллаж исэн. Тэгээд тэр үед болохоор гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг боловсруулж ирсэн юм байна. Маш их гэр бүлийн хүчирхийлэл Монголд бол аюул өндөр хэмжээнд яригддаг. Тэгээд эмэгтэйчүүд хүүхдүүдийн хүчирхийлэл өртсөн байдал бол маш өндөр тоотой ингэж судалгаагаар гарч ирдэг. Тэгээд гэр бүлийн хүчирхийлэл дээр ярихад бол илэрц айгүй багтай, маш нуугдмал, тэгсэн мөртлөө маш хор уршигтай тухайн гэр бүлийнхаа гишүүдэд айгүй тийм сэтгэл зүйн, эдийн засгийн маш олон дарамттай хүчирхийллийн хэлбэр байдаг. Тэгэд өнөөдөр Үжин гээд байгууллага жишээ нь төрийн бас байгууллага 15 ортой үйл ажиллагаа явуулж байгаа. Байгууллагад 2 жил болж байна. Тэгэхэд 15 ортой тусгаарлах байранд хүчирхийлэлд өртсөн охтууд, насан туршаагүй охтуудыг аваад ингээд 3 сараар 1 жилээр эмчлэх ийм эмчилгээ, сэргээн заслын эмчилгээ, сэтгэл санааны дэмжлэг, бие махбодын эрүүл мэндийн ийм эмчилгээ хийдэг. Тэгэхэд энэ байгууллага бол байнга дүүрэн ерөөсөө байнга л үйлчлүүлэгч 98 хүүхдийг 6 сарын дотор эмчилсэн байх жишээтэй. Тэгэхээр маш их түгээмэл байдаг ийм нийгэм бол тэр чигээрээ Новагийн үеийн өдрүүдийнх шиг аимшигтай хүнд байдалтай байна гэдгийг бид нар харж болно. Тэгвэл нийгэмд байгаа ийм аимшигтай хэцүү бэрхшээлтэй аль хэдийн хайр хүрсэн Есүс Христийн дахин ирэлт ойрцсон энэ цаг хугацаанд амьдарч байгаа миний хувьд, таны хувьд ямар арга хэмжээ авах вэ? Өөртөө бид хүчирхийлэгч биш байхын тулд яг зогсоо гэж үгийг өөртөө ямар зан чанар дээр хэлэх вэ? Хүүхдүүдээ хэр зэрэг хүчирхийлж байна вэ? Эр нөхрөө, эхнэрээ яаж эдийн засгийн хувьд, сэтгэл санааны хувьд дарамт нь оруулж байна уу гэдгээ бас анзаарах хэрэгтэй болж байгаа. Нөгөө төгөр ийм дарамт зовлон бэрхшээлийн дунд амьдарч байгаа хүмүүст хэрхэн туслах вэ гэдэг 2 асуудал байгаа. Тэгэхээр Есүс Христийн хайр бол хизээч өвтгдөггүй, бас зовлон бэрхшээлд өртсөн зовгсдыг чөлөөлөхийн тулд юм аа. Есүс Христийн ариун сүнсний зорилго бол ийм юм аа. Тийм учраас бид тэдний төлөө гар сунгадаг Христийн хайрын гар байх хэрэгтэй. За Исая номны 61:1 дээр хэлсэн байна. Над дээр эзэн бурхны сүнс байна. Учир нь зовгсдод сайн мэдээг хүргэж, шаналсан зүрхтэйг нь эдгээн, олзлогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намайг эзэн тосолсон юм. Намайг тэр илгээсэн юм аа гэж хэлсэн байна. Тэгэхээр Бурхны сүнс болвол хүчирхийллийн эсрэг байдаг. Хүч хэрэглэх явдал бол деваажинд байхгүй зүйлээ. Тийм учраас хүчирхийлэгч нар деваажинд тэнцэхгүй, харин энэ дэлхийдээ хамт устдаж үгүй болох юм шүү гэдгийг бид нар ойлгож мэдэх хэрэгтэй. Хэрвээ бид буруу зүйл үлдэж, Бурхны хайраар бусдад хандаагүй хүч хэрэгэлсэн бүр үр хүүхдээ
хайхрамжгүй орхисон ийм үйлдэлүүд байвал бид Бурхны өмнө гэмших ёстой. Тэгээд ариун сүнсний хүчээр амар тайвныг тогтоох тэр бэлэг авьяасыг Бурхнаас гуйж хүсэж залбирдаг байх хэрэгтэй юм аа гэж уриалмаар байна. Тэгээ та бүхэн бас хүчирхийлэлд өртсөн хүмүүст хэрхэн туслах вэ гэдэг дээр зарим нэг жишээнүүдийг дурдахад хуулиндаа бол маш олон заалтууд байгаа. Алслагдсан хөдөө орон нутагт байгаа хүмүүсийн хувьд цагдаагийн тусламж авах боломжгүй нөхцөлд байгаа бол засаг дараад хандаж болдог, өргөдөл өгж болдог, шуудан бичиж болдог. Гэр бүлийн хүчирхийлэл юм уу эсвэл бусад төрлийн хүчирхийллийн хувьд гомдол гаргана гэдэг бол маш чухал ойлголт. Хохирогч юу нэг ихэнхдээ гомдол гаргаж мэддэггүй, чаддаггүй, ичдэг, айдаг ийм асуудал байдаг учраас хүндлэнгийн тусламж маш их хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид бол Бурхны гар хүл, Бурхны ам байж яг тэр зов чаналсан хүмүүсийн дуу хоолой болж шударгасыг нийгэм тогтоохын тулд тэгж дуу хоолойгоо өргөх хэрэгтэй. Хэрвээ бид өөрсдөө тусалж чадахгүй, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа бол мэрэгжлийн хүмүүстэй холбож өгөх үйлчлэлийг хийж болно. За сэтгэл зүйчтэй холбож өгж болно, хуульчтай холбож өгж болно, өмгөөлөгчтэй холбож өгж болно. Эсвэл гэр бүлийн зөвлөх хүмүүстэй холбож өгч болно. Сүм дотор ч гэсэн ийм чиглэлээр мэрэгжсэн хүмүүс маш олон байдаг. Тэгэхээр эдгээр тусламжуудыг эргэн тойрондоо байгаа, нийгэмд байгаа зов чаналсан хүмүүст хүргэж үйлчлээрээ. Энэ бүхнийг та бүхэнд уриалмаар байна. Тэгээд хэрвээ бид өөрсдөө хүчирхийлэгч байгаа бол яг одоо зогсоё. Харин эргэн тойронд ч хэрвээ хүчирхийлэлд өртсөн хүмүүс байгаа бол туслагч нь байя гэж уриалмаар байна. Бие махбодын хувьд, сэтгэл санааны хувьд янз бүрийн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүмүүс эдгэрэл хэрэгтэй байдаг. Өвчин, өвдөлт тэр шаналл, сэтгэлийн дарамт энэ бүхнээс гарахын хувьд эдгэрэл хэрэгтэй байдаг. Мэдээж эдгэрэл бол зөвхөн Есүсээс бүрэн дүүрэн ирдэг юм аа. Тийм учраас бид бас Есүстэй холбогдох хэрэгтэй. Дээрээс нь сүмийн зүгээс Христэд итгэгчдад бид нар зов чаналсан хүмүүсийг Бурхантай холбох энэ үйлчлэлийг бид хийх хэрэгтэй. Лук номдор гарч байгаа түүхэн дээр бол хэлдэг. Есүс Христ бол энэ аимшигтай өвчнөөр 18 жил газар шагааж явсан. Хүмний өвдөс цэх харж чадаагүй бүхтэр эмэгтэйтэй уулзахдаа энэ хүний өвдөлтийн төлөө, энэ хүний энэ их зовлон шаналлын төлөө нэг өдрийн өмнө ч гэсэн эдгээх нь чухал юм а гэдгийг чухалчилж исэн. Үргэлжлүүлээд юу гэж хэлж исэн бэ гэхээр Сатан бол энэ зовлон шаналлын буруутан юм а гэж хэлж исэн. Тэгэхээр доромжлол, гутамшиг, гүтгэлэг, тэр хүчирхийлэл, аимшигтай дарамтын ард зөвхөн Сатан байдаг юм а гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Ямар ч хайранд өвдөлт байхгүй. Есүс Христтэй уулзсныхаа дараа энэ эмэгтэй бол шууд эдгэрлийг хүлээж авсан. Бие махбодын хувьд, сэтгэл санааны хувьд бүх талаараа эдгэрлийг хүлээж авсан байгаа. Ингэснийхаа дараа юу үйлдсэн бэ гэхээр тэр эмэгтэй шууд Бурхныг алдаршуулсан. Бурхан үнэхээр гайхамшигтай юм а гэдгийг байгаа орчиндоо бүх хүмүүс тунхаглаж эхэлсэн байгаа. Тэгэхээр эдгэрлийг хүнд хүртээж өгнө гэдэг бол Бурхны гайхамшигтай хүч, дээрээс нь Есүс Христийн зорилго юм аа, үйлчлэлийн зорилго юм аа. Тухайн үед Есүсийг эмэгтэйг эдгээсэн энэ үйлдэлийг хараад тухайн сүмийн идэвхтэн гишүүд гэж хэлэх үү, ахлагч нар маш их уурсаж дургуутсан байдаг. Тэгээ энэ үйлдэлийг хэрвээ бид нар ажиглах юм бол шабатыг ариунаар сахих гэдэг энэ хуулийн хүрээнд маш их гажуудал байсныг бид нар харж олно. Тухайн үедээ хүмүүс бүр малаач усалдаггүй хашаанд нь ингэж хордог байсан шабат өдөр. Гэтэл Есүс бол бүр дургууслаа илэрхийлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр Авраамийн охин Бурхны дүрээр бүтээгдсэн ийм эмэгтэйг нэг өдрийн өмнө ч гэсэн зовлонгоос нь салгаж эдгээх нь яагаад буруу юм бэ гэж асуусан байдаг. Сүмийн ахлагч нар бол ёсчлон, махчлан зарим нэг зүйлийг хийдэг боловч нөгөө га гонд зирааны 11-ийг өргөдөг мөртлөө уучлал хайрыг орхигдуулсан гэж хэлдэг шиг яг л хүнийг хайрлах, хүнийг өрөвдөх, нэг үүсэх, зовлонд шаналж байгаа хүмүүсийн төлөө үйлчлэх ямар ч сэтгэлгүй тийм гажууд хүмүүс байсан. Өнөөгийн сүмд дарлагдаж зовж байгаа хүмүүс туслах үйлчлэл хэр зэрэг төвшөнд явагдаж байна вэ гэд өөрсдийнхөө сүмийг бас бодоод үзээрэй. Та өөрөө яг тэр зов чаналсан хүчирхээлд өртөж байгаа гэр бүлийн дарамтанд амьдарч байгаа хүмүүсийн төлөө ямар үйлдэл хийдэг вэ гэдгээ бас анзаараад хараарай. Бид харин жинхэнэ Христ итгэгчийн үйлдэл, жинхэнэ Христ итгэгчийн үйлчлэл бидний гараас гарч байна уу гэдгээ бас шалгах цаг нэгэнд болжээ. Дахин Христийн энэ цаг хугацаанд бол хүмүүсийн хайр хүрнэ гэж хэлсэн. Хайр хүрхийн хэрээр мөнгийг хайрлах, эрх мэдлийг хайрлах, харин
зовж чансан хүмүүс туслахаас татгалзах ийм сэтгэлтэй хүмүүс олшрох ийм хандлагатай байна. Тэгээд бид бол ийм байдлаар дуудагдаагүй. За бүгдээрээ тэр эдгэрсэн эмэгтэйг дүрслэн харъя. 18 жилийн турш бүгтийсэн эмэгтэй байсан. Одоо цэг зогсдог. Тэгшгээ нуруутай болсон. Тэгээд эзнийг алдаршуулж байгаа Авраамийн охин. Есүс Христ бол сатанаар боолчлогдсон, боогдсон, хавчигдсан тэр байлаас нь чөлөөлж өгсөн талархлаа илэрхийлээ зогсож байгаа. Магадгүй зарим хүмүүс маань өнөөдөр ч гэсэн зовлон бэрхшээлийн дунд байж магадгүй. Энэ бичлэгийг үзэж байгаа, энэ номлыг сонсож байгаа хүмүүсийн дотор ч гэсэн дарамтанд байгаа, зовлон бэрхшээлтэй хэцүү амьдралыг туулж байгаа эмэгтэйчүүд байгаа бах. Та бүхэн Есүс Христтэй нарийн дотн харилцааг тогтоож, түүнтэй уулзаж, түүний биед хүрэхийг оролдоорой. Есүс Христтэй тогтоосон холбоогоор дамжуулан бид эдгэрлийг хүлээн авч болно. Бие махбодын эдгэрэл, сэтгэл санааны эдгэрэл, бас харилцааны эдгэрэл Бурханаас ирдэг юм шүү. Лук номын 13-12-ыг хэрвээ уншиж үзээд тунгаан бодох юм бол хэд хэдэн зүйлсийг анзаарч болно. Эмэгтэй хөгжлийн бэрхшээлээс чөлөөлөгдсөн байгаа. Тэр эмэгтэй өвчнөөсөө эдгээгдсэн байгаа. Өвчин шаналлыг мэдрэхээ болсон. Тэр эмэгтэй бас баяр баясгал дүүрэн амьдралаар амьдарч эхэлсэн. Тэгэхээр энэ бүх зүйл бидний амьдрал дээр бий болох боломжтой юм аа. Бид хүлээн авч, бид итгэлээрээ хүлээн зөвшөөрч Есүс Христэд хандан залбирах хэрэгтэй. Мэдээж тэр тосгон суурь нараа, тэр хавийн орчин тойрны бүхий л хүмүүс энэ гайхамшигыг мэдсэн. Тэгээд бас Есүс Христийг сонгосон баг. Бидний эдгэрэл зөвхөн намаа гэдгээгээ зогсохгүй, та бүхнийг миний эргэн тойронд байгаа бүх хүмүүсийг эдгээдэг юм шүү. Таны эдгэрлээр дамжуулан олон хүн өрөөгдөх болтугай. Хамтдаа өнөөдрийн бяцхан номлыг дуусгаад залбирцгаая. Төгс хүчит ариун оршихуй, шудраг, инэрэнгүй биднийг өрөвдөн хайрладаг цорын ганц бурхан аав минь. Энэ сургаал номлыг сонсож байгаа бүхий л зовж шаналсан эмэгтэйчүүдийн дээр таны ариун сүнс дүүрэн оршооч. Бас гим нүгэлд хүлэгдэж, хувиа хичээн өөрийнхөө хүсэл тааллыг биелүүлэхийн тулд олон хүмүүст дарамт, зовлон бэрхшээлийг учруулж байгаа хүчирхийлэгч нарыг та хүлээн авч тэднийг өөрчлөн шинчилж ариусгаж өгөөч. Эзэн Есүсээ бидэнд бас амар тайвныг тогтоох бэлэг авьяасыг өрөөж өгөөч. Бага орчин нөхцөлдөө хүчирхийллийг биш, харин амар тайвныг тогтоодог нэгэн болгож өгөөч. Та бол бүхлээрээ хайр учраас таны хайранд суралцахад туслаач. Гим нүгэл, хүчирхийлэл, хүч хэрэгсэн бүхий л үйлс зогсоогдож, харин таны хайр нэгүсэл дэлгэрэх болтугай. Бидний аврагч эзэн Есүс Христийн эрхэм нэрээр даатхан залбирлаа. Амен. За анхаарал тавьсанд баярлалаа. Өнөөдрийн туршид бүх дэлхийн адвентистууд хүчирхийлэл яг одоо зогсооё гэдэг уриалгыг хэлж байна.